Бараг л ганцхан заалттай хууль юм аа. Чоныг өнөөдөр алхахтаа бол заавал сумын заслагаас зөвшөөрөл авдаг. За дээрэс нь 250 орчим мянган төгрөг төлдөг. Зөвшөөрөл аваагүй мөнгө төлөөгүй бол тэр малчин дээр эрүүгүй хариуцлага хүлээлгдэг. Энийг л өөрчлөе чоныг мал сүргээ хамгаалах зорилгоор чөлөөтэй алхахыг л одоо нээж өгсөн. Тэгээ энэ заалт нь чөлөөтэй алаа гэж байгаа. Тэгээд энэ заалт нь зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Зүүн бүсийнхэнд хэрэггүй, яг зүүн бүс чонгоо болцсон. Хурдан буута машинтай хүмүүс алаад дууссан. Говийн бүс, хангаан бүс, төвийн бүс, хойд бүс, баруун бүс гэдэг энэ бусд бүс нутагт үндсэндээ бол мал сүргийн гол дайсан чон болж байгаа. Малчтын одоо гол амжиргааны их үүсрэлсэн малыг идэж устгаж байгаа. Одоо ингээд над руу хөтөл мессеж бичиж байгаа. Өмнө говоос 100 тэмэгээ идэвчлээ гэж. Өмнө гов аймгаас говьд 100 тэмэгээ. Унаг баруун бүсийнхэн хангаан бүсийнхэн тийм нэрээс төл авдаггүй бод мал. Тугал авдаггүй, унаг авдаггүй. Ийм л болцсон байгаа. Гэтэл энэ анхны хилцүүлэг дээр унтсан. Одоо ингээд хоёр дахь хилцүүлэг, эцсийн хилцүүлэг дээр байнга оронд босоод ороод ирж байна л дээ. Дахиад бас унчих вэ? Нарцлан намын гişүүд ороод ирээсэ. Би бас одоо ховь санагч Амгаланбаатар ороод ирсэн баярлж байна. За Бээсийн гişүүн байгаль орчны байнга оронд ороод ирсэн баярлж байна. Байгаль орчны сайд нь хайччуу. За Нарцлан намын гişүүд одоо орж ирээсэ. Тэгэхгүй одоо энэ хууль унчих гээд швэрсэн. Одоо санал хураахад ерөнхийдөө бол унчих баг. Инхээр үндсэндээ дахиад нөгөө мал сүргийн гол дайсан болсон чоныг зөвшөөрлгөө устгах, алах энэ бололцоо боломж нь хаагдчих вэ? Энийг анхаарал даваасаа гэж. Тийм болох энд маш хариуцлага саналаа өгмөр байна. За, хоёрдугаарт нь дахиад хэлэхэд байгаль орчны яамныхан энэ асуудлаа одоо шийдснээр бүх юм дуусахгүй. Тэр нөөц засаглалын төлбөр, байгалийн нөөц засаглалын төлбөр дотор 250 мянган төгрөг төлөх байж байгаа шүү. Энийг бас өөрчлөх ёстой. Үүнтэй адилхан тэр хулгун зурм алхад үлийн цагаан огт нь за манай нутагт бол баруун бүс ховд хар ус нурыг идэж дуусж байгаа Амдаатар гэдэг заарт харах алхад 50000 төгрөг төлдөг байгаль орчны экологийн үнэлгээ гэж. Энийг хуулийнхаа нэг сонин заалтуудыг бас өөрчлөлмөр байна шүү. Гэрийн хулган алхад мөнгө төлж алдаг. Үлийн цагаан огт нь устгахад мөнгө төлж зөвшөөрөл авдаг. Тэр байгаль орчин сүйтгэж байгаа байгалийн тэнцвэр байдал алдагдуулаад байгаа хар ус нурыг идээд дуусгаж байгаа тэр Амдаатар заарт харахыг алхад 7000 төгрөг төлдөг. 17000 чөлөө. Ийм нэг сонин юмнуудаа та нар эргээ харчмаар байгаа шүү бас. Урд өмнөх сайднарт өчнөө олон удаа хэлжсэн, шийддэггүй байсан. Одоо та нарын анхаарал даваад энийг шийдчихсэн. Иймэрхүү одоо байгаль орчны тэнцвэр байдлыг алдагдуулахад сөрөг нөлөөлж байгаа амтныг биднээс нэг чөлөөтэй устгадаг, агнадаг болмоор байна. Энэ үүднээс л одоо энийг бас анхаарахгүй болохгүй байгаа. Гişүүд нэлээд Ардсан намын гişүүд одоо дэмжихгүй гэдээ унах нь биш үү? Эсрэг гараад Амгаланбаатараа. За, Бямцаг гişүүн дэмжиж үг хэллээ. За, Лав сүрэнгийн Соронзон бол гişүүн. Алга байна.